За сайн байцгаана уу. Өнөөдөр багш та бүхэнд нэгдмэл арга зүй гэсэн сэдвээр 2 дугаар лекцийг тайлбартаагаар бэлдлээ. За лекцийнхаа өмнө багш нь цахим лекцийн хувьд оюутны зүгээс юуг анхаарах ёстой вэ гэдэг дээр жижигхэн зөвлөгөөг орууллаа. Тэгэхээр ер нь лекцийн арга зүйн хувьд бол та бүхэн танхимд суугаад багш лекц уншихад бол ерөнхийдөө сонсох үйл ажиллагааг олчлон хийгдэх хандлагатай байдаг учраас захим байдлаар өөрөө гэртээ хичээлээс өмнө сайн бэлдээд уншиж судлаад дэлгэрүүлж их сурвалжуудтай танилцаад эргэцүүлж бодоод ингээд одоо тухайн лекцийн цаг дээр багштай хамтарч идэвхтэй үйл ажиллагаанууд оролцох замаар мэдлэгээ бат татгах өөрийн болгох юм боломж гарч ирж байгаа. За энэ сургалтын ерөнхий арга зүйг ерөнхийдөө тонгоруу сургалт гэж нэрлэдэг байгаамаа. За мөн одоо нэг чухал зүйл бол та бүхэн лекцийн агуулгын бүдүүвч хийвэлэх үр дүнтэй байгаа шүү. За энэ тонгоруу сургалтыг багш нь энэ дээр нэг зурган дээр товчхон тайлбарлая гэж бодож байна. За ерөнхийдөө бол багшаа сонсоод гэртээ очиод янз бүрийн үйл ажиллагаа ганцаараа хийсэнд орвол лекцээ онлайнаар судлаад бичиж тэмдэглэж аваад уншиж дэлгэрүүлж илүү ингэж баттгаад мөн дээрээс нь үйл ажиллагаануудыг хийж бэлдэж ирсний дараа анги дээр багшийн хамт идэвхтэй үйл ажиллагаанд оролцсноороо бол улам үр дүнтэй болох боломжтой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас лекцийг захим хэлбэрээр зохион байгуулах нь илүү үр дүнтэй байж болох боломжтой. За өнөөдрийнхөө хичээлийн агуулга руу оръё. Тэгэхээр нэгдмэл арга зүй гэж бидний ярьж байгаа энэ үзэл санаа бол ерөөсөө өнөөдөр цоошны гаргаад ирсэн зүйл бол биш ээ. Өмнө нь хичээл хоорондын интеграц, анги хоорондын интеграц, мөн сэдв хоорондын интеграц гэх мэтчлэнгээр ингээд маш олон одоо төрлийн интеграцуудыг бол хичээл дээр зохион байгуулж ашиглаж үйл ажиллагаагаа мөн энэ хичээлүүдийн интеграцийн одоо дагуу интеграц хийх замаар зохион байгуулах ийм одоо бол нэлээд түгээмэл байсан. Тэгэхээр өнөөдөр одоо энэ яаж өөрчлөгдөд байгаа вэ гэдэг дээр багш нь та бүхэнд нэг энэ зургийг үзүүлэх гэж бодож байна. Ерөнхийдөө бол энэ өмнө ярьж ирсэн хичээл хоорондын интеграц гэсэн энэ агуулгыг хооронд нь тэр хичээлүүдийг технологийн тусламжтайгаар бүр улам үр дүнтэй холбох, үр дүнтэй бусад хичээл дээр эзэмшсэн мэдлэгээ амьдрал ахуйдаа хэрэглэх замаар одоо улам сонирхолтой болгож хичээлийг зохион байгуулж байгаа арга зүй юм аа. Тэгэхээр энэ STEM хөтөлбөр гэдэг энэ яриад байгаа энэ хөтөлбөрийг Монгол багш нар шимт хөтөлбөргээд орчуулсан байсан. Энэ нэлээд тохиромжтой юм шиг санагдчихсэн. Шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи гэсэн ийм үгнүүдийг одоо товчилсан шимт хөтөлбөр гэж нэрлсэн бол харагдаж байна лээ. За ерөнхийдөө нэгдмэл арга зүйн өнөөдрийн энэ хичээл дээр бид нэр явж үзэж байгаа үзэл санааг багш нь танилцуулъя гэж бодож байна. Ер нь бид нар бол энэ нэгдмэл арга зүйг доктортой хөгжлийн төлөөх боловсролын үзэл санааг одоо суурь болгон авч үзэж байгаа. Энэ үзэл санаан дээр нэгдмэл арга зүйгээ зохион байгуулах энэ одоо чиглэлийг барьж ингэж энэ хичээлийг төлөвлөж хичээлийн туршид ингэж ажиллах юм аа бид нар. За энэ нэгдмэл арга зүй маш олон хууль руу байж болохоос бид нар энэ хичээл дээр STEM арга зүйтэй бас төлхөө танилцсан. Энэ STEM арга зүй дотроос хоёр үндсэн үйл ажиллагааг голлож авч үзэх юм аа. Нэгдүгüүрт нь шинжилэн судлах эрэл хайлт, хоёрдугаарт нь зохион бүтээх үйл ажиллагаа гэсэн энэ хоёр үйл ажиллагаан дээр голлож хичээлийг төлөвлөсөн байгаа. За одоо эдгээр хоёр үйл ажиллагааг дотор нь бас арай жоохон дэлгэрүүлж авч үзье.
За нэгдүгüүрт нь шинжлэх ухаанч асуулт дэвшүүлээ, таамаглаа, турших, үр дүнг боловсруулах, дүгнэх гэсэн 5 алхмаас бүтсэн энэ одоо үйл ажиллагаа бол шинжлэх ухаан чиглэл хайлт гэж ингэж үзэж байгаа. За энэ талаар дараа нь тусдан дэлгэрүүлж үзэх учраас ерөнхийдөө ийм одоо алхмуудаас бүрдсэн үйл ажиллагаа юм а гэсэн ерөнхий мэдээллийг орууллаа. За мөн дараагийн үйл ажиллагаа нь бол асуудлыг дэвшүүлэх, төсөөлөх, төлөвлөх, бүтээх, хэрэгжүүлэх гэсэн энэ үндсэн 5 алхмаас бүтсэн зохион бүтээх үйл ажиллагаа гэдэг ийм үйл ажиллагаа байгаа. Мөн дараагийн хичээлүүд дээр мөн семинарын хичээл дээр дэлгэрүүлж авч үзэх учраас ерөнхийдөө ийм мэдээллийг өгч нь та бүхэнд танилцуулж байна. За энэ бүх үзэл санааг бид нэр 21-р зууны багшлахуун одоо ийм загвар дээр та бүхэнд авч үзэх хэрэгцээ шаардлага үүссэн учраас ингэж танилцуулж байгаа. Тэгэхээр энэ технологийн мэдлэг, багшлахуун мэдлэг агуулга гэсэн энэ 3 зүйлийн огтлцол дээр байгаа тэр мужийг энэхүү мужийг бол технологичсон багшлахуйгаар агуулгыг заах мэдлэг гэсэн ийм одоо байдлаар орчуулж бас агуулгыг бүтээлгэх мэдлэг гэж ингэж одоо орчуулж хэрэглэж болох юм аа гэж ингэж үзэж байгаамаа. За та нар энэ талаар илүү дэлгэрүүлж үзэхээр бол энэ багшийнхаа өгсөн их сурвалжаас тодруулаад үзэх боломжтой. Тэгэхээр өнөөдрийн одоо сургалтын хөтөлбөрийн агуулга гэдэг маань зөвхөн шинжлэх ухааны агуулгыг биш мөн түүнийг одоо мэдлэг болгож бүтээлгэх арга зүй, багшлах үйл ажиллагаа талаас ямар байхын түүнийг технологийн мэдлэгээр яаж одоо хүргэх вэ, яаж мэдлэг бүтээлгэх вэ гэдэг талаас нь одоо гол санааг энэ одоо загвар дээр тулгуурлаж хийсэн юм аа. За нэгдмэл арга зүйн талаар 5 үндсэн чиглэлээр авч үзье гэж бодож байна. Нэгдүгээрт нь бол яагаад энийг авч үзэх шаардлагатай болов гэдэг хэрэгцээг тодруулъя гэж бодож байна. Бага ангийн сурагчдын гол одоо хүсэл, гол хэрэгцээ бол тоглох байдаг. Тэр тоглонгоо суралцах боломжийг бол энэ нэгдмэл арга зүйн хичээл маань бий болгож байгаа. Яагаад гэвэл хэрэглэгдэхүүнүүд нь тоглоом байдаг. За мөн багаар хамтарч ажиллах, өнөө тулгарсан асуудлыг шийдэх, өөрийгөө удирдах гэх мэтчлэнгийн энэ өнөөдрийн нийгэм тулгамдж байгаа эзэмшүүл зохих 21-р зууны чадваруудын гол зөвлөд одоо гол чадварууд энэ нэгдмэл арга зүйн хичээлээр хэрэгжих юм хэрэгцээ шаардлага тулгарч байгаа юм аа. За нэгдмэл арга зүйгээр зохион байгуулах гол агуулга бол юмс үзэгдлийн мөн чанар, технологи суурилсан мэдлэг гэсэн ийм агуулгуудыг олчилж авч үзэж байгаа. За энэ хичээл дээр ямар үндсэн үйл ажиллагааг голлож үзхийг өмнө багш нь тайлбарласан байгаа. 2 үндсэн үйл ажиллагааг бид нар гол болгож авч байгаа. За мөн хэрэглэгдэхүүн нь бол мэдээлэл харилцааны технологи, янз бүрийн програм, аппликейшнүүд, тоглоом, бодит амьдралын асуудал, байгалийн үзэгдэл зэргийг бол хэрэглэгдэхүүн болгож авч үзэж байгаа. За энэ хичээлийн үнэлгээний хувьд бол өөрийн үнэлгээ, үе тэнгийнхний үнэлгээ бол голлож хийгддэг. Мөн одоо юуг үнэлдэг вэ гэдэг дээр бол хандлагын өөрчлөлтийг үнэлдэг гэж энэ хичээлийн талаар тодорхойлж байгаа юм аа. За мөн одоо бас нэг чухал их сурвалж бол энэ Линда Дарлинг Хаммонд гэдэг эрдэмтний 2006 онд анх томьёолсон энэ 21-р зууны багшлах уу гэдэг энэ үзэл санааг бол маш их чухалчилж авч үзэж байгаа. За энэ дээр одоо багш бэлтгэхдээ одоо энэ өөрчлөгдөн хувьсаж байгаа хорвоод дэлхийн ертөнцид энэ багшийг бэлтгэхдээ ямар үзэл суурь баримтлал үндэс суурийг иш болгож авч үзэж байгаа вэ гэдгийг энэ одоо диаграм дээр харуулсан байгаа. За тэгэхээр мөн одоо түрүүчийн загвартаа бас нэлийн ойролцоо байгаа нэг зүйл бол энэ 3 одоо үндсэн
зүйл маань ерөнхийдөө бол нэлээд ойролцоо байгаа. За энэ багшлах мэдлэг, за энэ суралцагчийн тухай мэдлэг, за тухайн хичээлийн агуулга, шинжлэх ухааных нь одоо үндсэн ойлголт мэдлэг гэсэн энэ гурван зүйлийн огтлцол дээр одоо тэр багшлах боловсон хүчнийг бэлтгэх юм бодлого баримтлах ёстой гэсэн энэ одоо загвар дээр бас энэ нэгдмэл арга зүйн хичээлийн маань үзэл санаа та бүхний энэ хичээлийг багш бэлтгэх сургуульд судалж байгаагийн учир шалтгаан бас энтэй нэлээд холбогдож байгаамаа. За тэгээд энэ талаар та бүхэн дэлгэрүүлж унших шаардлагатай гэвэл энэ багшийнхаа зааж өгсөн их сурвалжаас дэлгэрүүлж унших боломжтой.